Энэ удаагийнхаа бичлэгээр бүхэн IPTV OTT-гийн видео санд нэмэгдчихэд байгаа Orange Entertainment Dodge Entertainment-ийн хамтын бүтээл Нүүргүй хүн киноны 1-р бүлгийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Өө энэ чи юу болоод байна? Нурууг нь мэжж байсан юм уу? Энэ бол киноны маань гол дүрээ профессор Дава, түүний эхнэр Аза. Тэд мөнхүүлээ гэдэг нэг хүүтэй. Ийхүү тэднийг майжраа хийж явах үед хүүн би гарчгаад ирж болох уу гэж асуув. Аав нь хичээл номоо хийсэн эсхийг нь асууж ээж нь хоолоо идчихээд гарахгүй юм уу гэхэд хүүн юу ч хэлэлгүй хаалаа. Хэсэг хугацааны дараа Аза хоолоо хийчихэд зургийг нь даргангаа хүүгээ хоолоо идэх хэмээн дууддаг. Гэсэн ч хүүн хариу өгөхгүй байсан тул Дава хүүгээ дуутахаар өрөө рүү нороод "Энэ юу вэ? Яава юу болвоо? Дава хүүгийнхээ өрөөнөөс нэгэн зүйл олсон нь энэ. Ийм юм. Байна. Дава пи хийжтэйг хүүхд иймэрхүү юм сонирхоод явчих болох уу?" Хүүгийнхээ өрөөнөөс олсон зүйл нь Давад төдийлөн таалагдсангүй. Харин Аза үүнийг нь тимч сүртэйгээр хүлээж авсангүй. Улмаар Дава энэ бол садизм гэж хэлснээр хосуудын хооронд маргаан үүсч Дава ажил ихтэй ядарч байгаагаа хэлэхэд харин Аза нөхрийгөө ном хичээл сургууль гэсээр байгаад өнхөөгүй юм болсон. Өөрийгөө өглөөнөөс орой хүртэл энэ гэрийг цэвэрлсээр байгаад энэ амьдралд ямар ч утга алга гэж хэлдэг. Яг энэ үед хүүн гаднаас орж ирэн хэрүүлийг нь тасалж өрөө рүүгээ орлоо. Ер нь болоо профессор Давагийн хувьд багшийн ажлаа хийхээ хажуугаар ном бичээд гаргачихсан нийгмийн сүлжээгээр олон дагагчтай амжилттай яваа нэгэн. Харалта лайвыг нь 19 мянган хүн үзэж байна. Энэ лайваараа тэрээр энэ мэт зүйлсийг залуусаа сонирхож гэр бүлийн тал дээр хариуцлагагүй хандаж байгаа талаар ярьдаг. Нэг хүүхд гаргах чинь. Тэгээ нөгөөдхөө тижээж байгаа чинь байхгүй. Зүгээр гэр болж айл гэр болж тоглож байгаа юм шиг амьдралд хандж шít. Дава хичээл дээрээ Кавказ эдвийн хүрээнд яриа өрнүүлж байхад шавнар нь одоо цаг үед ном зохиол гэхээсээ илүү сошиал нэтворк интернет байхад л болно гэх санааг хэлцгээдэг. Дава өөрийгөө сайн аав, сайн багш, сайн зохиолч, сайн хүн байснараа инфлюенсер болж ингэснээрээ өөрийнх нь бичсэн номыг олон хүн аавна гэж хариулна. Намайг хүмүүс олноороо дагснаар яах вэ? Намайг шүтэн бишир. Тэрний дараа миний бичсэн номыг бүгдээрээ худалдаж аавна. Удалгүй хичээл дуусах үед түүний утсанд Кристал гэх хаягнаас чат ирдэг. Оройн Дава нойр нь хүрэхгүй орондоо хөрвөөгөөд байсан тул эхнэр нь түүнийг буудан дээр унт гээд өрөөнөөсөө гаргана. Ядаргаа. Нойр нь хүрэхгүй байгаа Дава гал тоогоо хөргөгчөөр эргэлдэж байтал түүнд Кристалаас дахиад чат ирснээр Дава түүнтэй чаталж эхэллээ. Одоохоо Басахгүй мó? Өглөө нь Кристалаас дахиад л чат ирж Даваатай уулзмаар байгаагаа илэрхийлдэг. Энэ үед хүүн орой техникийн дэлгүүр орох хэрэгтэй болсон хүргээд өгөөч гэж ээжээсээ гуйх үед Тэр аваад л хөрвүүлэхгүй юу? хэн бэ? Өш би түрүү ажилтаа гэж хэлээ үстэй. Чи хизээ хэлсэн? Сая чат биччихээн. Орой их чухал шалгалттай гэж биччихээн. Нэрээ хөөш. Ажил дээрээ Дава Кристал руу чат өчсөн ч хариу ирэхгүй байсаар. Энэ үед нэгэн багш орж ирээд хоёулахнаа уулзах боломж гардаггүй байсан. Шинэ жилээр согтчхоод танд баахан дэми юм ярьчихсан байлаа хэмээн уучлалт гуйдаг. Энэ багш Даваад залуучуудын сэтгэлийг огтоо ойлгодоггүй. Гэхээ зэрэг зүйлсийг хэлсэн байж л дээ. Тэгтээ багш юм. Сүүлийн үед чиний шүүмжлийн дагуу энэ залуучуудтай жоохон ойрхон чаталж маталдаг болоод байгаа шүү. Ингээд ойлголцсны эцэст багш сүүлчийн лайв нь таалагдсан гэж хэлээд өрөөнөөс гарлаа. Атаарах юм аа.
Яг энэ үед Кристалаас тантай унтч байна гэж зүүдлээ гэсэн чат ирлээ. Ямар сайхан зүүд вэ гэдэл Даваа хариу биччихв. Үргэлжлүүлээд харьцахдаа Даваа нэлээд шийдэмгий байдалтай хариу бичиж селфи зураг илгээж эцэст нь тэд буудалд уулзахаар тохиролцсон. Улмаар Даваа цагаар нь өрөө авч Кристал руу ирчихлээ гэдгээ бичлээ. Оройч боллоо. Өрөөнийх нь цаг нь ч дууслаа. Кристал ирсэнгүй. Даваа цагаас унгаад дахиад л бичлээ. Гэтэл Кристал зураг явуул гэснээр зургнуудыг нь авсныхаа дараа шинжсэн пэйжтэйг нь энэ зургийг чинь эхнэр чинь хараад юу гэх бол 3 саяыг шилжүүл эсвэл сошиалд цацлаа гэж өнөөх охин насаа үдээгүй Кристалын гэрэн чат эцэст нь сүрдүүлсэн маягтай болж хувирлаа. Хүнд байдалд орсон Даваа гэрийнхээ гадаа ирээд сарны дарс хоёроо цонхороо хайчгаад сууж байтал дахин чат ирдэг. Би шилжүүлсэн штэ. Өмхөл өөрчааг Кристала! Гэтэл эхнэрээс нь ирсэн байв. Тарга барьсаар гэртээ орох үед Азаа нус нулимстайгаа холилдон уйлсан байдалтай сууна. Даваа бараг л үннээ хэлэх гэж байтал Яа! Эмдэх ямар ч утга алга. Агнаасаа хайртай дуртай гэчихэд энэ ирчүүд ямар хүүгийн юм бэ? Азаа Солонгос кино үзэж байсан болж таарлаа. Амьдралд ийм тохиолдол бийсэн. Шүт таашалцснаа. Маргааш нь Даваа хэн Кристал байж болох вэ хэмээн эргэн тойрны хүмүүсээс ижиглэж эхлэв. Нэг шавийнхаа утсыг нь хүртэл шалгаж үздэг. Та нар энэ хичээлдээ даад сошиалд орохоо болчиход яадаг юм бэ? Намстуудаа! Намстууд! Бүгд хоёр нүдээ Кристалууд! Гэтэл Кристал дахиад л чат хийлгээж Даваагийн тусламжийг хүслээ. Хэдийгээр Даваа чадахгүйгээ хэлсэн ч зургийг нь цацлаа гэж сүрдүүлснээр туслахаас өөр аргагүй болно. Түүнийг нэг айлын буйны ажилд туслуулахаар болжээ. Ядарч гэртээ иртэл утсанд нь Кристалаас дахиад л мессеж ирж байршил илгээн ийшээ оч гэсэн байв. Аргагүй эрхэн Даваа тусаа байршил руу очиход нэгэн эрэгтэй машинд нь суугаад ингэж хэлдэг. Одоо болчихдох уу? Наа бүтэн сар дарамтлаа штэ. Чи намайг зөвхөн агчих. Би чиний хэлсэн болгон шийсэн те. Би нэгсэн мөнгө бүгдийг өгсөн те. Яг одоо над өгөх гэсэн мөнгө байхгүй шүү. Гайхмаар нь энэ хоёр зовлон нэгтэй хоёр болж таарлаа. Чамтай л адилхан зовлон нэгтчин байна. Чи тэг өгсөндөө дөрөвнөөс хойш том хараад том нэмэрээ зугадаан шидэв. Эндээс Чи Эргэлцсэн хоёр уучраа олохгүй байтал удалгүй тэдний утсанд мессежүүд ирнэ. Даваа чи намайг зодсон гэд мессеж явуулчих. Би зодулсан гэсэн мессеж явуулчихъя гэсэн ухаалаг санаа гаргадагч хэлснээр нэхгүй бол би дуусна штэ. эцэст нь тэд зодтолдог. Ийхүү зодтолсныхоо дараа Даваа зураг даруулаад чатаар илгээгээд гэрийнхээ гадаа ирлээ. Гэтэл дахиад л мессеж ирсэн нь энэ. Давааг гэртээ ороход эхнэр нь хаалгаа тайлаад гайхаж юу болсныг нь асуудаг. Хариуд нь Даваа ирж явахдаа халтаргаанд мөргөлдөөд өнөөх жолооч нь хажуудаа нэг хүүхэн суулгачхаад өнгөрсөн гэдгийг хэлээд тэгээд харин болбож боловж байгаа гэрлээ. Зодулсан юм. Зодохгүй яа гэх. Зодсон би. Нам зодчод ирлээ харин. Шууд чахан эргээд шаацсан л да. хүн зодоод төлбөрт унчихсан болохоор эхнэрийнхээ эмэг бүгжийг нь ламбарданд тавьчих уу гэж асуудаг. Битгий давраад ачи.
За тэгэхээр ерөнхийдөө болоо нүргүй хүний 1-р бүлэг дээр иймэрхүү үйл явдал өрнөдөг. Христалийн ард хэн байгаа вэ? Нүргүй хүн нь хэн бэ? Эдгээр болон бусад асуултын хариултыг та бүхэн IPTV OTT-гийн видео санд орсон байгаа Нүргүй хүн киног үзэж хариултыг нь олж аваарай. Үйл явдлын хувьд хөгжилтэй бас учир битүүлгээр өрнөж эцэст нь танд нэгийг бодож хоёрыг тунгаалгахаар кино болсон байна лээ. Түрээслээд үзчихсэн байхад харамсааргүй бүтээл. Тиймээс миний зүгээс танд Нүргүй хүн киног бүрэн ихээр нь үзээрэй гэж санал болгож байна.